та бүхэн бас энэ татврын шинжилэл дээр бас жишээ нь засгийн газар бол үеийн засгийн газар татврын шинжилэл хий гэж зорддог. Гэхдээ манай засгийн газар шиг 2.3 их найдын төсөвт ачаал үүсгэж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татврын шинжилгээг бол өнгөрсөн хугацаанд хийж байгаагүй. Жишээ нь манай засгийн газар өргөн мэдүүлсэн хуулиар хувь хүний орлогын албан татврын 792 хүртэлх орлогыг хувь хүний орлогын албан татвараас ингэ чөлөөлж байгаа. 2 саяын цалинтай хүн 792 дээрээс тэглээд эхлэхээр 79,200 карманд нөл. За одоо сая Ардсан намын гишүүдийн яриад байгаа ажлын хэсэгтээ бид нэгдсэн шийдэл төрсөн. 27 оны 1 сарын 1-ээс 792 мянган төгрөгийг орлогын албан татвараас чөлөөлөөд 792-оос 2 сая төгрөг орлого дээр нь 1%. 28 оны 1 сарын 1-ээс бодно гэж. Ингээд эхлэхээр 2 сая төгрөгийн цалинтай хүн нэг карманд 188 мянган төгрөг үлдэнэ. Гол бодлого нь. Карманд мөнгө үлдээх гэж. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 1% төлдөг. 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компани тэрнээс доош бол 1% төлдөг. Энийг бид нар 2.5 тэрбум төгрөг болгож байгаа. Тэгэхээр 180 мянган компанийг бид нар ажлын байр нэмэгдүүлж байгааг нь дэмжиж байгаа. Аж ахуй нэгжийн орлогын татвар 1% болго. Нөөтийн суудхан төлөгчийн босго 50 сая байдаг. Нөөтийн суудхан төлөгчийн босгыг 400 сая түргэж байгаа. Ингээд эхлэхээр 400 саяас бага бол жижиг аж ахуй нэгжүүд нөөт төлөгч биш болно л гэсэн. Гэхдээ нөөтийн бүртгэл бол хэвээр үргэлжлэн 100% буцааж болгогдно. Тэгэхээр 23 мянган компаниг энд дэмжиж байгаа. Гайлаар бага бүтээгдэхүүн оруулаад ирдэг. Нөөтөө төлгээд байдаг. 2 сарын дараа нөөтөө төлж болно л гэж. Нийгмийн даатгалын өртөө, татврын өртөө. Сая одоо бид нар чинь нөгөө данс нээсэн гэдэг. Та бүхэн сонс. Данс нээхэд өнөөдөр 72 тэрбум төгрөг төлсөн байгаа шүү дээ. Дансын сарын хугацаанд нээхэд тэр олон компаниуд үйл ажиллагаагаа сэргээгээд 72 тэрбум төгрөг төлсөн. Төр иргэдэд итгэл үр дүн гардаг. Түүн шиг бид нар татврын өртөөч вэ, нийгмийн даатгалын шимтгэлийн өртөөч вэ, тухайн компаниг цалин өлсөд тавиач гэд боломж олгоод цалингийнх нь 20%-ийг хаахгүй үлдээж байгаа. Өртөөч байсан. Үйл ажиллагаа явуул. Хааснаар хязгаарласнаар ямар ч үр дүн хүрэхгүй шин. Тэгэхээр ийм одоо шинжилгүүдийг энд хийж өгсөн. Дээрэс нь залуучуудын салбар одоо мэдээлэл технологийн салбарын дээр бид нар гар утсан дээр компани байгуулахыг одоо ингээд бизнес эрх чөлөөний хуулиар бүрэн зөвшөөрч байна. Гар утсаар мэдээллийн технологийн компани аппликейшнаар ороод байгуулвал аж ахуй нэгжийн орлогын албан татвараас бүрэн чөлөөлж байгаа. Одоо энэ залуучууд энэ мэдээллийн технологийн салбарт ингээд ажиллаж шин. Тэгэхээр энэ татврын шинжил бол өөрөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого байхгүй. Гэтэл манай энэ нөгөө сөрөг хүчнийх нь надтай юу гэж мэдгэцээсэн бэ гэхээр 7 янзын орлогыг бүгдийг 1% болгох гэж. Хувь хүний орлогын албан татварыг 10 сая ч байсан 15 саяын цалинтай ч байсан бүгдийг 1% болгох гэдэг байна. Одооны тогтолцоо юу вэ гэхээр 10 саяас дээш цалинтай бол давсан орлогын 15%. 15 саяас дээш орлоготой бол давсан орлогын 20%-ийг хувь хүний орлогын албан татвар төлдөг гэхгүй. 10 сая хүртлээ 10%, 13 сая орлоготой бол 3 сая дээрээс нь 15%, 16 сая орлоготой бол 1 сая дээрээс нь 20%. Энэ бол юу гэхээр шатлсан татвар. Нэг өсөндөө илүү олвол илүү төл гэдэг зарчим байхгүй. Татвар гэдэг бол өөр нийгмийн баялагын хуваарлт. Тэгжиж эргээд энэ хот тогчлолтоо, энэ үйлчилгээгээ, энэ сургууль цэцэрлэгээ, энэ бага орлоготой иргэдийгээ төр авч явдаг. Гэтэл манай сөрөг хүчний зүгээс юу гэдэг нэхэр бага орлоготой иргэд ямар хамаатай юм бэ? Бүгдийг нь ингээд нэг болгооч ээ. Одоо та нар бодлоо 20 саяын цалин авч байгаа хүн 1% төлөх юм уу? Орлогын албанд. Энэ улс чинь цаашаа яах юм? Яаж амьдрах? Энэ их популизм бол өнөөдөр бол юунд хүрэхийг би бол хэлж мэдэхгүй. Энэ их хэд их попул улс төржилт. Тэгээд энэ намын гишүүдтэй юу гэж бид нар ярьсан бэхээр ойлголцол төрье. Харин 2 сая хүртэлх цалин дээр бол ярилцъя.
20 сая хүртэлх цалин дээр 792-оос бид нар тэглэсэн юм чинь 792-оос 2 сая хүртэлх дээр нь 1 куб болгоул энэ бол харин бага орлоготой иргэдэд дэмжиж байгаа бодлого муу юм байна гэж байгаа. Гэхдээ хүн болгонд хамаатай. 6 саяын цалинтай хүн 792-оос тэглэхээр 79200 үлдэнэ. 792-оос 2 сая орлого дээр 1 куб авахаар нийтдээ 180 мянга 6 сая орлоготой хүн дээр ч үлдэнэ, 3 сая орлоготой хүн дээр ч үлдэнэ, 5 сая орлоготой хүн дээр ч үлдэнэ гэж. Тэгэхээр энэ бол өөрөө хөдөлмөр эрхлэлтийг илүү дэмжээ. Ер нь одоо ингээд хөдөлмөрлөж байвал хүн сайхан амьдрдаг болохгүй бол зүгээр суугаад сайхан амьдрна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ залуучуудыг хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс та нар ажил хөдөлмөрлүүл чи сайхан амьдрна гэж ийм болохгүй бол сонгуульд өгөхөд эхлэхээр л янз бүрийн юм гаргаж ирээд энэ нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээр тооцно гэж хүн таалагдахын тулд даваачлал гараад энэ 7 жил байсан шүү дээ. Гинт 5 жил болоод энэний хор уршигыг хэн хүртдэг вэхээр тухайн үед хүмүүс алга ташдаг ч гэсэн эргээд ахмадууд хүртэж байгаа. Тэдгүр нэмий гэхээр нийгмийн даатгалын санд жил 1.6 их найдыг төсөв тавьж шít. Энд чинь 2050 онд 7 дахин өсөх гээд шít. Тэгээ бид цаашаа энэ улсыг яаж авч явах вэ гэдгийг бодох хүн энэ улсад их ховор байна шít. Тэгээд ингэж хэвлэлтийн 1 куб болгол гой сайхан бол та нар тийм нөөтийн буцаалтыг нэмэгдүүлээ гэж нэг баах ярил. Би энийг бол дэмждэгвэ гэдгээ би хэлсэн. А түүний оронд нөөтийн суудхан төлөгчийн босхийг 400 сая болгочвол 23 мянган жижиг аж ахуй нэгжүүд нөөтөс чөлөөлөгдөх гэнэ. 23 мянган аж ахуй нэгжүүд 50 амгалан ажиллавал нэг компани цаана бас нэг 5-6 хүн ажилд авах гээд байна. Энэ чинь хөдөлмөр эрхлэлтийг ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого гэхэд хэрэглээг дэмжиж гэдээ хариад байгаа. Нөөтийн нөгөө буцаалтыг 2% нэмэгдүүлэхээр хэн нөөтийн буцаалтаар 2% нэмэгдүүлснээр хэн дүүршим өгнө гэхээр 300 сая төгрөгийн машин авч байгаа хүн л нөөтийнхөө буцаалтыг 2 дахин нэмэгдүүлнэ шүү дээ. Гэтэл та нар хүнсний дэлгүүрт ороод нөөт чи 2 дахин нэмэгдлээгээд ямар асуудал шийдэгдэв. 10-20 мянган нөөтийн баримт бичүүлж аваад тэр нь 10 мянга авдаг бол 20 мянга л болно. Ахмадууд өнөөдөр иргэд дэлгүүрт ороод нэг талх сүү, нэг гурил будаа өөр юу авч байгаа. Тэгээ энэ дээр нэг 2 нэмэгдүүлээ нэмэр болно гэд. Энийний цаана дандаа одоо нөгөө өндөр орлоготой иргэдэд дэмжих бодлого л цаана яваад байгаа. Ерөөс нөөтийг 2 дахин нэмэгдүүлэх ёстой гэж орилоод байгаа. Энийний уршигыг бол их аюултайгаар хүртэн шүү. Хэрэглээг дэмжих бодлого энэ бол. 300 сая машинтай хүн үнэхээр их одоо буцаалт авах юм бил. Ерөөс харин иргэд бол авахгүй байхгүй. Тэгээ би энийг тэр мэтгэлцээнээр би тайлбарлаад байгаа шүү дээ. Тэгээ та нар харсан. Одоо ер нь жоохон үннээ ярьдаг болох хэвээр. Бид нар бол цааш үннээ яриад тэгээ асуудлаа шийдээд ингээ явахгүй бол одоо ингээд л нэг юм сандал суудал яриад одоо тэгэл манай их хурал дээр одоо харж байгаа шүү дээ. Тэгээд ямар хууль хилцээд манай сүрэг хүчнийхээ яриад сууж байна. Ерөнхийдөө ерөнхийлөгч хоёрыг энэ дээрээс нь буулгая гэж гонов ингээд зарчмын зөрүүтэй санал манал гээл ингээд. Хөөе энэ дэр дээрээ суун уу доороо суун уу тэр нэгдүгээр асуудал болчиход байгаа юм уу? Хаанд сууж болно шүү дээ тэр тийм эс. Хүсвэл тэгээ би хуулиа батлаа л гэсэн. Тэр тийм чухал юм уу? Ард түмний ахуй амьдрал. Ард түмний ахуй амьдралыг ботсон зүйл ярихгүй нэг сандал суудал албан тушаал тэгээд нэг юм ярьж л зөв юм шиг юм нэг хэрүүл тэмцлийн орон болчиход байна. Тэгэхээр түүнтэй зэрэгцүүлээд бид нар энэ ажил хэрэгээ явуулъя. Тэгэхээр татврын шинжил бол одоо ингээд маргааш чуулганаар татврын хууль хэлцэх шиг. Одоо анхны хэлцүүлэг ороо энэ чуулганаар би татврын хуулиа батлана. Ингээд энэ нийгмийн даатгалын хууль батлагдана. Ингээд ихлэхээр би нэг намар гихт бол асар олон компани аж ахуй нэгжүүдэд дэм тус болно л гэж бодож байна.